Яг уулын имс дээр машинтайгаа зогссон байна. Гадаа амар гоё юм. Гэтэ ямар гоё юм та хэд энд зургаар болчих. Нөгөө нэг өвлөх газар болтгүй гэдэг шүү дээ. Тэр шиг ордоор юм чи яа. Тэр шорон та гэтэ бас гайгүй хагаар сайхан нэг нар жарах гэсэн гоё юм. Аавхад гоё ирсэн. Ээжийнхад гоё ирээ. Ер нь би ч нэг мэдгүй амьдрал үзэх гэж ирсэн юм уу? Мэдгүй. Тэг би оюутан багтаа 12-оос 13 оны хугацаанд бүтэн жил өгсөн байхгүй. Наа бүтэн жил өгчөд манай ихнэр яг надтай хэлсэн. Би ингэ хөөж тугаад гэсэн. Очоод яваа наа чиг юм өвчтөе өнөр яг хай наа. Димиг ээж хүртэл нэг хоо ийм үний таатай байх тийм. Эд ихэд тэгээд ээж гэдэг хүн ямар агуу дөө нэг юм би сая нэг юм солонгос руух нэг юм алтан гэрлэхэд дэс судраад шүү дээ. Тэгээд энийг маань өгсөн жижигхэн судрыг ээлжүүлж болсон байхгүй. Тэгээд юунаас ч мэддэггүйсэн. Юунаас ч ядаггүй тийм нэг хамгаалалттай юм шиг ээж минь хажууд байгаа юм шиг гэсэн байхгүй. Тэгээд яг тэр жилийн хугацаанд яг ээж минь хажууд байсан. Тэгээд тэр эмэгтэй хүн миний хань байсан эмэгтэй бас миний хажууд байсан. Тэгээд тэр хэцүү цаг үеийг бас давсан. Тэгээд тэр үед юу болсон бэ гэхээр сумян алхаж чаддаг байлаа. Хүний мэдрэлийн бүх одоо нэг тийм алхдаг яг өөрийнхөө биений балансыг одоо барьдаг тэр том суднуудыг дахны нэг юм байт юм байна. Тэгээ өөр ингэж алхах гад ингэ мянга ингэж шүдээс очиж салгаж чаддаг. Тэгээ аамаа миний хэлд манай эрэгтэй дүү миний хэлд намайг ингэж сугдаж явдаг гэсэн. Тэгээд оюутны спид авдаг гэсэн. Би ч бас гайваа бас нэг оюутны 3.2 голцтой. Бас нэг 105,000 120,000 явдаг. Оюутны талтай. Тэгээд яг тийм үед би нэг амир хэлсэн. Үнтэй нэг юм сүн одоо нэг суцаар идэг юм аминд юм уураг гэдэг шүү. Үнтэй юм сүн шиг шиг тийм хэлдэг сах. Даав гэж мөнгө байхгүй. Би ч баг 50 хэлмэл авсан байлаа да. Амар турхаж байсан. Тэгээ тэр үед бас арай гайг болчиход өөрөө унтчихсан чи би ингээд шинжэнгөө хөтөөсэй. Бүр яалаа зүгээр очихгүй заяа. Унтмаар газ яалаа. Эмэгтэй очиод надад ингээд бүх өвчин амлах бүгдийг татчихсан юм. Хамгийн өвчтэй болсон юм. Юу сайдлаагүй заяа. Тэгээ ингээд бүр ингээд өвдөөд идэв. Яалаад ингээд өвдөөд ингээд унтмаар идэв гэхлээр яалаад ингээд. Тэтгэвд очиод хин байсан мэхээр ээж байсан. Ингээд нэг хөл гарын маань барьдаг өвдөж өрлөө ташгачаад байхад хажууд ингээд ийм гэлгэгээ болоод хайтай байх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө гэдэг сэтгэлээр надад амар ханддаг гэсэн. Тэгээд өвдөж чаад би мунтц юм аа. Нэг юм цадаа нэг комментэл би одоо их санд өгөхгүй тийм нэг тарай. Тэр дээр би нам утсан. Тэгээд онцоод сэрсэн чинь ээж ингээд хөлт заяа. Би тэрийг мэдгүй ээж хөлт миний хөлийг ирсэн үүлээс утсан. Тэгээд яа ээж үлсэн бэ гэх юм хүн өөхөө нөгөө би ингээд нэг юм хөрчдөм шүү дээ явандаа. Миний ингээд хөл мөл ингээд бүр ингээд хөрцмээс гэсэн ээж. Тэгээд ингээд үүлээс утсан. Тэгээд яг сэрэл дааг гэл арай болол нүдэн нээсэн чинь ингээд нүдэнд ингээд нэг мэдгүй бурхан гэж хэлэхгүй юу гэж хэлэхгүй нэг юм сахиус нэг тийм хүн байсан байхгүй. Нэг хөл хөрцөн. Тэгээ үүлцэн. Миний хүүг ингээд одоо юу гэмдэ ийх хүнд төлөвлөгөөр нь олон жил билээ л гэдэг. Үүлцэн байсан байхгүй. Тэгээд би чинь авчаад ээжийнхээ сэтгэлийг тэр их буян надад хитэж дандаа солдохгүй тэр их хайрыг тэр их гэрийг харчаад тэгээд юу нэмдэлтэй гэж босч ирсэн байдаг. Тэгээд тэр нь яагаад ингэж үтсэн бэ гэхлээр цэс нойролж хаан дээлтэй ингэ цэс нойролж хоёр ингэ жижиг юм хооронд ингэ хүрлцээд өдөө хүрлцээд тэгээд нэг өвчнө айлах өрөөд гэсэн амар. Тэгээд тэр имийг аяг санд юм. Тэгээд ер нь намайг ингэ их өвдөж зовоод ингэ энэ амьдралыг хатаа өдөг туулаад ингэ явж хахад нэг одоо давах тийм нэг дэваж ингэж байдаг бол одоо тэрний хата амбан цагч надад миний ээж аваа юм шиг байна. Тэгээд ямар ч одоо буруу зүйл хийсэн нэг хойно татаах нэг хүмүүс тийм ямар ч юм хийсэн нэг дэваж шавуулдаг шүү дээ. Тэгтийн хоёр үнтэй ялаа тэгээд аав зэрэг хоёулын одоо энэ зүгээр хүн болоо нийл мөрлөх. Тэгтээ яг зарим нэгний хувьд жижиг юм жаална. Тэгтээ миний хувьд амар том. Ээж аваа хоёулын онгоцон солож үзнэ гэж боддог гэсэн. Хоёр хүүхэдтэйгээ сая хүүхд ээж тавлангийн би онгоцон солож үзсэн. Тэгээд өөрийнхөө харсан тэр бүхтүүлийг харуулнаа гэж бүр ингэ шүд зоддог гэсэн бүгд харуулсан. Тэгээд хоёр хүүхэдтэйгээ ээж автаа хүн дэрний мөнгө төгрөг ч юм уу амар их хэрэггүй юм байна. Хүнд зүгээр
аз жаргалтай байх дурсамж бүтээх би нэг хайрлах амжилт чухал юм байна. Тэгээд эргээ ботод хүн хизээж өмнөх 10 20 жилийн өмнө те одоо тэдэн цагт тэдний өдрийн тэдэн минутанд одоо болсон зүйл хизээж сондоггүй байна. Хамгийн аз жаргалтай дурсамжаас гол хамгийн муухай болсон зүйлийг боддог юм байна. Тэгээд би эдгээр хайртай хүмүүстэй юу хийсэн бэ гэхээр тэнд ингээд л хамт их гэсэн. Хамт маск тавих. Хизээж биндээ төгтөрөх нүн зүзээгөө тосоо төрөх үзэх автаа. Хизээж миний сакс болол бөмбөгөөд хүн таавд хамт цагт болсон болоод бас ээжтэй хамт нүуний маск тавьсан. Хүмүүс тавьсан хамт алхдаг байсан. Алдаг хамт уншдаггүй. Хизээж ном уншдаг байхад миний хажууд намайг ингээл байнга бүгдээс ном уншаалгүй гэл ингээд миний сүлд хажууд ингээд ном уншиж байж гэсэн хөрхөн. Тэгээд хүн дэр ярих хөштэй үлгэрлэг зүйлээ хэрэгтэй мөлий. Тэгээд хоёр хүүхдээ ч гэсэн бас тийм байхад бас ингээл тэг хажууд нь ингээл байнга хувцас угаагаад хувцас авчиж тавиал ихгээл энийг ингээд хэлэхгүй гэсэн авчиж бүх хувцас их гэдэг чийдэг. Бүх хувцас ангилаад угаачдаг. Бүх одоо аймал бандрын ингээд их гэж хийдэг. Тэгээд ээж хүртэл огийн дэр гэдэг дэжс баг. Би ах нэг одоо энэ дэр аа тэр хүүхдээ аличгүй гэсэн чинь. Хүү чи миний хүү юу болж байна? Миний хүүчээс та бүх юм ялгаж угаадаг гэстэй. Яагаа вэ? Өө яах вэ? Миний хүү стаг өшлөхгүй. Манай хоёр хүүхдээ одоо хүү одоо талчил. Надаар залгаж ирэх. Үгүй. Аймс мэмсээ банаа аличгүй гэсэн амар хөргөн. Тэгээд хүн дэр үлгэрлэж нэг хэл зурлахаас илүү үлгэрлээд хажууд нь хийгээд байх хүн чинь тэнэг шалгаа. 1 2 3 4 5 тэгээд 6 7 юм. Тэгэхээр хүний толгом очдог байхгүй. Тэгэхээр үлгэрлэж хийж байгаа нэ. Тэгээд энэ ороо дээр ганцхан ирсэн чиний дэмажин ертөнцийг одоо бий болгосон тэр мундаг ээжтэй баярлаа хайртай шүү гэж хэлж байгаарай. Тэгээд яг одоо хэлэг байгаас ээж таас хэлээрэй. Тэгээд амттай ээж гэлтгүй бүх хүнд юм хайртай шүү ямар лаг юм бэ мундаг юм бэ тэ систем хэрэг хичээж байгаа шүү гэдэг үг хэлж байгаарай. Энд чинь мөнгөөр биш шүү дээ. Өнөөдөр магадгүй маргааш байхгүй ч магадгүй шүү. Тэгэхээр өнөөдөр хэлж байгаарай. Тэгээд ээж авдаа хоёр хүүхдээ ээж бас тэгээд намайг үздэг бүх хүмүүст тэгээд бүгдэнд нас мундаг шүү та нар тэгээд бүгдэнд нь баярлалаа бас тэгээд хайртай шүү гэж хэлье. Тэгээд ээжийн тухай юм ас орууллаа. За peace.